Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ математикийн элэлтийн ерөнхий шалгалтын 1000 бодлогын тоог стандарт хэлбэрээр бичих сэдвийн бодлогуудыг авч үзье. За, тоог стандарт хэлбэрт бичнэ гэдэг нь ямар хэлбэрийг хэлээд байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ ярилцгаая. За, бүгдээрээ ямар нэгэн тоо өгдлөө. Түүнийг бүгдээрээ ямар нэгэн тоог үржих нь 10-ын илтгэж хэлбэрээр илэрхийлж бичсэнийг стандарт хэлбэр гэж үздэг байна. Гэхдээ үржигдэж байгаа тоо маань нэгээс их буюу тэнцүү 10-аас эрс бага байх ёстой. Мөн бид нар 10-ын илтгэгч нь бол бүхэлдээ олонлогоос утгаа авч байх ёстой байх нэ. За бүгдээрээ жишээ бодлого авч үзье. Жишээ нь элэлтийн ерөнхий шалгалтын дээр 430 мянга гэдэг тоог стандарт хэлбэрт бичээ гэсэн бодлого дэвшигджээ. За бүгдээрээ хариултыг харцгаая. За үүнээс бүгдээрээ стандарт хэлбэрийн өмнө нь үржигдэж байгаа тоо болвол нэгээс их буюу тэнцүү 10-аас эрс бага байна гэдгийг мэдж байгаа тохиолдолд бол үржигдэж байгаа тоогийн шууд харчна гэсэн. Тэгэхээр 43, 4.3, 430, 843. Тэгэхээр тухайн шаардлагыг хангах хариулт маань бол B байх нь. 4.3 гэдэг бол нэгээс их буюу тэнцүү 10-аас эрс бага гэдэг тоон завсарт байрлана гэсэн үг байна тий. За тэгэхээр бидний хариулт бол B хариу байх нэ. За цаашд бүгдээрээ ямар нэгэн тоо өгдлөө. Тухайн тоог стандарт хэлбэрээр бичихийн тулд ямар алхмуудыг баримтлах хэрэгтэй юм бэ гэдгийг ярилцгаая. За эхлээд бид нар өгөгдсөн тоогоо маш сайн анзаарах хэрэгтэй. За жишээ нь бид нар 430 мянга өгөгдсөн. За тэгвэл энэ тоонд бид нар 10-ын хэдэн зэрэгтийг агуулад байгаа юм бэ гэдгийг харцгаая. Тэгэх юм бол бүгдээрээ 43-ыг үржих нь 10-ын 4 зэрэг болчихно гэсэн. Гэхдээ 43 гэдэг бол нэгээс их буюу тэнцүү 10-аас эрс бага гэсэн завсарт орохгүй. Тийм учраас бүгдээрээ 10 дахь хуваагаад 10-аар үржүүлээд өгчээ. Тэгэх юм бол бүгдээрээ 4.3-ыг үржих нь 10-ын 5 зэрэг гээд стандарт хэлбэр рүү шилжчихнэ гэсэн үг байна. За тэгвэл одоо бүгдээрээ элэлтийн ерөнхий шалгалтын 1000 бодлого дэвшигдсэн тоог стандарт хэлбэрээр бичих сэдвт хамаарагдах бодлогуудаа бодцгоё. За эхний бодлого маань болохоор 47 сая гэсэн тоог стандарт хэлбэрээр бичээрэй гэсэн байна. За тэгвэл одоо бүгдээрээ үүнийг стандарт хэлбэрээр бичихийн тулд эхлээд 10-ын хэдэн зэрэгтэй агуулж байгаагаа харцгаая. Тэгэх юм бол энэ бол 47 үржих нь 10-ын 6 зэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр бид нар доктор 47 гэдэг бол нэгээс их буюу тэнцүү 10-аас эрс бага гэсэн завсарт орохгүй. Тиймээс бүгдээрээ 10 дахь хуваагаад 10-аар үржүүлээд өгч. Тэгэх юм бол бид нарт 4.7 үржих нь 10-ын 7 зэрэг гээд стандарт хэлбэр рүү шилжчихнэ гэсэн үг байна. За бүгдээрээ одоо дараагийн бодлогоо бодцгоё. Тэгс саяны 13 гэдэг тоог стандарт хэлбэрээр бичээрэй гэсэн байна. За тэгэхээр бүгдээрээ тасгийн оронгоос хойш хэдэн орон байгаа вэ гэдгийг харцгаая. 6 орон байна тий. За хэрвээ бид нарт стандарт хэлбэрийнхаа өмнө үржигдэж байгаа тоог санаж байгаа бол нэгээс их буюу тэнцүү 10-аас эрс бага байх ёстой. Тэгэхээр бид нарт 1.3 гэсэн үржүүртэй байх юм байна. 1.3 гэсэн үржүүрийг гаргахын тулд бүгдээрээ таслаас хойш хэдэн орон шилжихээр байна гэдгийг харцгаая. 1, 2, 3, 4, 5. Тэгэхээр бүгдээрээ 1.3-ыг үржих нь 10-ын хасах 5 зэрэг гэдэг бол бид нарын тэг саяны 13 гэдэг тооны стандарт хэлбэр байх нэ. За дараагийн бодлого маань болохоор нийлбэрийн утгыг олж хариултаа стандарт дүрсэд бичээрэй гэсэн байна. Тэгэхээр бид нар стандарт дүрс гэдэг бол стандарт хэлбэрээ гэдгийг ойлгох нь чухал байх нь. За одоо бүгдээрээ эхний шийдэгдэх асуудал бол нийлбэрээ хэрхэн олох вэ гэдэг дээр ярилцгаая. За нийлбэрээ олохын тулд бүгдээрээ ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гаргаж байгаа юм шиг сэтгэгчнэ гэсэн. Тэгэхээр бид нар төсөөтэй гишүүд нь бол 10-ын 6 зэрэг, 10-ын 4 зэрэг байгаа. Тэгэхээр суурин ижил зэрэг илтгэгч нь өөр байгаа үед зэрэг багтаа нь гардаг гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хаалтны өмнө 10-ын 4 зэрэгт гарна гэсэн үг байна. Тэгэхээр хаалтан дотор бол бид нарт 3.8-ыг үржих нь 10-ын 2 зэрэг, нэмдэг нь 8.7. Үүнийг тооцоолох юм бол 388.7 болно гэсэн үг байна. За тэгвэл бидэд анх өгсөн тоо маань 3 сая 887 мянга
гэж өгдсөн гэсэн үг байна. За үүнийг бүгдээрээ 10-ын хэдэн элдэгчийг агуулдаг байгаа юм бэ гэдгийг харцгаая. Тэгэх юм бол 3887 үржих нь 10-ын 3 зэрэг байна гэсэн. Тэгэхээр бидний стандарт хэлбэрийн өмнөө үржигдэж байгаа тоо бол 1-ээс их буюу тэнцүү 10-аас эрс бага байх учраас 3887 байж ээж хангана гэсэн үг байна. Тэгэхэд бол бүгдээрээ 10-ын 3 зэрэгээр өргөжүүлээд 10-ын 3 зэрэгтэй хуваагаад өгнө гэсэн үг. Тэгэхээр бидний стандарт хэлбэр бол 3-ыг 3 бүхэл 1887 үржих нь 10-ын 6 зэрэгт гэдгээр бичигдэнэ гэсэн үг байна. За бидний дараагийн бодлого болохоор стандарт хэлбэрээр бичсэн тооны үйлчлэгийг үүсгэе гэсэн байна. За тэгэхээр бүгдээрээ тулхдороо ноогдор үйлдэл байгаа гэдгийг маш сайн анзаарах ёстой. Тэгэхээр 225-ыг 7.5 хуваахаар тэг 10.3. За 10-ын хасах 2 зэргийг хуваах нь 10-ын хасах 4 зэрэг гэхээр ижил суурьтай зэрэг элдэгчүүдийг хувааж авах юм бол суурийн хിവэр тавиад зэрэг элдэгчийг хасаж өгнө гэсэн чанараар хэрэглэх юм бол бүгдээрээ 10 суурьтай хасах 2-оос хасдаг нь хасах 4 болно. Хасахын нэмэх болоод бүгдээрээ 10-ын 2 зэрэгт гарах нэ. Өөрөөр хэлэх юм бол бүгдээрээ тэг 10.3-ыг үрждэг нь 10-ын 2 зэрэг буюу 30 гарна гэсэн үг байна. За бүгдээ яг 30-аа стандарт хэлбэрээр бичээд үзэх юм бол 3-ыг үрждэг нь 10-ын 1 зэрэг гэсэн үг байна. За дараагийн бодлого маань болохоор хүний үс цагт 100 саяны 17 мм ургадаг бол энэ тоог метраар илэрхийлж стандарт хэлбэрт бичээрэй гэсэн байна. Тэгэхээр бид нэр эхний алхам болвол миллиметрийг метрлоор шилжүүлэх нь чухал байна. Тэгэхээр биднэрт бол 1 метр бол 1000 мм. 1 мм бол тэг 1000-ны 1 метр буюу 10-ын хасах 3 зэрэг байдгаа гэдгийг мэдэх нь чухал байна. За тэгвэл бүгдээрээ өгсөн тоогоо нэгжийн шилжүүлээд бичих юм бол бид нарын тэг 100 саяны 17 үржих нь 10-ын хасах 3 зэрэг метр болчихно гэсэн. Одоо энэ хүү тоогоо стандарт хэлбэр рүү шилжүүлье. Тэгэхээр бид нарын 10-ын хасах 3 зэргийн өмнө үржиж байгаа тоогоо эхлээд стандарт хэлбэрээр илэрхийлж бичье. Тэгэх юм бол бүгдээрээ таслаас хойш хэдэн орон явж ээж стандарт хэлбэрийг хангах юм бэ гэхээр хаалцгой 1 2 3 4 5 6 7. Тэгэхээр бүгдээрээ 10-ын 7 зэрэгээр үржүүлээд 10-ын 7 зэрэгт хуваагаад өгчнө гэсэн үг байна шүү дээ. Тэгэх юм бол бүгдээрээ 10-ын 7 зэрэгээр үржүүллээ. 1.7 гарч ирнэ. 10-ын 7 зэрэгт хуваагдаж байгаа учраас 10-ын хасах 7 зэрэгээр үржүүлнэ гэсэн үг байна. За одоо бүгдээрээ харах юм бол 1.7 үржих нь 10-ын хасах 7 зэрэг үрждэг нь 10-ын хасах 3 зэрэг байна. Тэгэхээр бүгдээрээ ижил суурьтай зэрэглэгчүүдийг үржүүлж авах юм бол суурийн хിവэр тавиад зэрэглэгчийг нэмдэгэ. За тэгвэл бүгдээрээ 10 гэдэг суурь байна. За нэг хасах 7 гэдэг илтгэгч байна. Хасах 3 гэдэг илтгэгч байна. Өгч байгаа учраас нэмнэ гэсэн. Тэгэхээр хасах 7 дээр нэмэх нь хасах 3 гэдэг маань бол хасах 10 гарна гэсэн. Тэгэхээр бидний үндсэн хариулт бол 1.7 үрждэг нь 10-ын хасах 10 зэрэг метр гэж хариулах нэ. За 7 дугаар бодлого маань болохоор 350-ыг үржих нь 2000 гэсэн үржүүрийг олж стандарт хэлбэрээр бичээрэй гэсэн байна. Эхлээд бүгдээрээ үржүүрээ олцгоё. 350-ыг 2000-аар үржүүлнэ гэдэг нь бол 700 мянга гарна гэсэн. Тэгэхээр бүгдээрээ энд бол 7-г үржих нь 10-ын 5 зэрэг гэж шууд стандарт хэлбэрээр илэрхийлж бичих боломжтой байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.